Одоогоос 35 жилийн өмнө Монгол Улсын дээдсийн хүүхээс ардсан намыг бүртгэж анх нам болж байсан түүхтэй өнгөрсөн хугацаанд олон удаагийн сонгуульд унаж, яалж, ялагдаж явхад хамт байсан нийт ардсан намын гишүүд эмжигч үе үед энэ намын ачааг үрж, галыг нь авч, галтгойг нь ирж явсан удирдлагууд бүх хүмүүстээ баярын мэнд хүргэе. Ер нь бол ардсан намын түүхэл нэг төрийн бос байгууллага нэг институцийн түүхээс илүүтэйгээр Монгол Улсын арчил хүний эрх хэрэгчлөөтэй салшгүй холбоотой. Тэгэхээр арчил бол байнга өөрчлөгдөж, ховсгож, засаж сайжрах ёстой зүйлүүдийг агуулгаараа байнгын хилцүүлгүүд өрнжээдэг, байнга гэхдээ сайжрах тал руугаа явж байдаг. Тэгээ өнөөдөр нийт намын гишүүдтэй намын их хурлаа, баярын их хурлаа хийгээд бас дотоод асуудлуудаа шийдээд хурлаа хийгээд ойр дуулцаагүй журмын нөхөдтэйгээ уулзаад их сайхан үйл явдал, сайхан баярын өдөр болж байна. Тэгээд сайхан баярлалаа гэдгийг бас хүсье.